За сайн байна уу бүгдээрээ. Тэгээд миний амьдралын хамгийн гол мөч өөрөө байдаг гэж тийм ойлголоод шүү. Тэгэхээр тэрийг тодруулж өгдөг хүмүүс үл энэ зөвлөсөн гэж би бодож байна. Чи ямар байна? Чиний амьдрал тийм байна. Чиний банк ямар байна? Тийм байгууллага байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан юм тийм логик ажил явагддаг. Тэгээд өнөөдөр би харилцах мэдээллийг хэрхэн өөртөө ашигтай болгох вэ гэдэг планыг заадаг Ариггүй институтыг төлөөлж та бүхэнтэй уулзж байгаа. Тэгэхээр ингээд энэ сургалтын дараа та бүхэн манай Ариггүй институтын захирал Богомолтой уулзаж бас манай сургалтын талаар сонирхоорой. За ингээд би техникийн ажил явуулж байгаа хооронд маш хурдан нэг асуулт асууж бодож байна. Тэгэхээр энэ танхимд байгаа хүмүүсийн хамгийн зоригтой хүн гараа өрөхгүй юу? За тэгвэл гараад ирэх үү? Хамгийн түрүү те наашаа гараад ирэх үү? Тэгэхээр би ямар нэгэн илтгэл юм уу ярилцлага хийх гэж ирээгүй. Энэ хүнийг одоо шинэ багшийг та нарт танилцуулах гэж ирсэн. Тэгээ нэг багшийг танилцуулъя. Камера. Хэнгэд үглээ? Үлзимаа. Үлзимаа. За үлзимаа. Тэгэхээр бид нар ингэ идэх үү? Үлзимаа зөвшөөрөх байх гэж би найдаж байна. Тэгэхээр үлзимааг өглөө хэдэн цаг зэрэглээ үлзимаа? 6:37-гийн хооронд. За 6:37-гийн хооронд сэрээд хэдэн цаг дундах вэ? 12:01 цаг. За тэр хооронд энэ хүн хэрхэн амьдэрдэг вэ гэдгийг санал солилцъя гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ зөвшөөрөх үлзимаа. За үлзимаа бол ер нь бол манай мэдээлэл харилцааны чиглэлээр нэлээд акцтай ажиллаж байгаа юм сайн багш байна. За ингээд өглөө хамгийн түрүүнд хэдэн цаг сэрнэ нэ? 6:37-гийн хооронд. За тэгэнгүүт юу харагдах вэ чамд? Юу харагдах вэ? Хамгийн түрүүнд нүдэн нэн үстэй. Нэ. За ашигтай. За тэгэнгүүт юу харагдах вэ? Боссон хүүхдүүд харагдана. Тэг хүүхдүүд чинь чамс ирэх тустай юм уу? Тий. Онцгой айлж шүү дээ. За тэгээд манай том хүн намаас ирээд л. Том хүмүүс ирэх үү те? За тэгэхээр хүүчийн нүдэн нэнгүүд том хүүч шууд харагдах уу? Донд охин явж ийн гэл. Тэгээд бүгдээр ингээл нэг ракурс нэг ингээл орчих уу те бүгдээр. За тэгээд дараа нь яах вэ? Хүүхдүүд сэрчээд Намайг сэрхийг бууж гал тэгэл би сэрэл байна. За байна руу ороод тэгээд ер нь яг гэртээ хэдэн цагаас ажилдаа гарах вэ? 7:30. 7 цаг сэрээд 7:30-аас гэрээсээ гарчих юм уу? Аар хортог байна те. За тэр орн бас усан доор те. Тэгвэл нүүрээ энэ төр янзлах. Өнгөө нүүрээ янзлахгүй. Нүүрээ янзлахгүй. Чи эмэгтэй чи гайхамшигтай болж байна те. За тэгээд хайчих. Тэгээд хүүхдүүдээ хөргөж өчөөд ажил дээр гэрээсээ гарахдаа хамгийн сүлд одоо жишээлбэл өнөөдөр өглөө ч юм уу толгоонд чи үлдсэн ямар мэдээлэл вэ? Бүтэн сайн гэрээ цэвэрлэндээ л. Хамгийн зэрлэг өрөө нь ямар өрөө вэ? Том өрөө байгаа. Яа за. Тэр өрөөг одоохондоо түр 50 байлгах байна. За ингээд ажил дээр ирээд хамгийн түрүүний авах мэдээлэл чи яах вэ? Хамгийн түрүүнд мэйлээ шалгадаг, интернет авдаг. За тэгээ хамгийн түрүүнд яг ямар энэ бол арга нь шүү дээ, мэйлээ шалгадаг, интернет авдаг. Яг мэдээлэл нь юу ах вэ? Жишээл өнөөдөр яг хамгийн түрүүнд ямар мэдээлэл авсан? Өчигдөр юу асан? Өчигдөр би нэг сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсан. За. Хөгжлийн мэргэжилтийн хүмүүсийг баярлуулах сайн ажиллагаа. Тэгээд тэр мэдээлэл маань айл нэг юм дээр гарч уу гэдгийг харсан. Шалгасан уу те? Хаана гарсан бэ? Monis Group-ийн сайтан дээр гарсан. Гарсан байна уу те? За ингээд ажил хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ? Ажил ихэнхдээ нэг 7-8 хүртэл ажил дээр. За тэгээд ажил тараад айчих уу? За нууц юм бол ярьж хэрэггүй шүү. Тий, ажил тараад нэг хэсэг сая дээр сайн дурын ажлыг хийсэн. Орой 10-11 хүртэл. За тэгэл ер нь гэртээ харин үстэй те. Харин. Тэгэхгүй бол ажил нь дуусахгүй юм сонсдог шүү дээ. За баярлалаа багш. За ингээд баяр хүргэе те. Сонирхолтой байна. Тэгэхээр саяны манай багшийн те одоо манай хамтран хичээл заасан өдрийн амьдралыг бид нар харах юм бол би дотор нь 3 хувааж. Нэгдүгээрт нь гэрийн орчин буюу өөрийнхөө те байгаа орчинд мэдээлэл солилцоон дээр амьдрын. Тэгэнгүүт мэдээж том өрөөгөө бодсон байна. Цэвэрлэх ёстой байна. Тэгэхээр ямар нэгэн мэдээллийн те одоо зохион байгуулалтанд орсон байна. Дараа нь мэдээлэл ямар ч хүн өөрийнхөө те мэдээллийн орчныг өөрчлөх хамгийн боломжтой цаг хугацааны давтамж нь өөрөө 10-аас 15 секундын төвлөрлийн хэмжээгээр байж байгаа. Энэ бол ерөөсөө шинжлэх ухаанаар батлагдсан хэмжээ. За тэгэхээр
хамгийн дөрөв сард хүүхдүүдэд харахтаа өөрт нь байгаа мэдээлэл нь орж ирсэн гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдөр сургалтын өдөр эсвэл амралтын өдөр одоо юу гэдэг. Энэ мэтлэн хүн 2000-аас 5000 мэдээллийг өдөр тутам сигнал хэлбэрээр авчдаг. Зогсоо зайгүй. Энэ авж байгаа мэдээлэл болгонд эсвэл хариулна эсвэл огт хариулахгүй өнгөрөө. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр орчин үед яг энэ шинжилгээ ухааны мэдээлэл харилцааны шинжилгээ ухааны бас нэг зүйлийг ярьдаг болсон. Тэгэхээр орчин цагийн хүүхдүүдийн тархины ажиллагаа нь бол одоо яг англи хэл дээр бол сөрөг тактик руу орсон. Өөрөлдөл эсэргүүцэх тактик руу орсон. Тэр нь юу гэхээр хитрхи их мэдээлэл донд явж байгаа хүний хувьд болохоор мэдээллийг мэддэг юм шиг байдлаар харилцдаг болсон. Би нэг сонссон юм байна. Мэддэм юм байна. Ингэж байж бол өөрөлдөл энийг ignore tactic гэж нэрлэдэг. Ignore tactic. Тэгэхээр ийм мэдээллийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн бас нэг жишээ шүү дээ. Хүлээж авч байгаа юм. Энтэй адилхан нэгдүгээр үедээ гэр орны орчны мэдээллийн орчноос дараа нь байрных орчин байна. Байранд юу өөрчлөгдөж. Гэрийн хаалгыг хангууд энэ хүний мэдээлэл толгойд байгаа мэдээлэл шууд солигдно. Шууд байрны мэдээлэл болно. Тэнд нь ямар нэгэн бичиг байсан бол энэ дээр нэмхэн C тэнцүү хайрдуул гэсэн бол энэ хэн байж болох вэ гэж бодож эхэлнэ. Ингээд цаашаа алхахгүй гудамжинд нь хэрвээ цоон шин нэг хугацсан байсан бол манайх одоо удахгүй ус тасарч магадгүй. Энэ хооронд өөр ямар ч мэдээлэл авахгүй тийм. Цаашаа алхаад автобусын суугаад машинаа донгоолгоод яваад эсвэл яа тийм машин асахгүй аккумулятор. Энэ мэтлээ явсаар гад ажил дээр ирэнгүүт нь өнөөдрийн мэдээлэл ингээд ажлын гэрээ орчин, байрны орчин, ажлын орчин дараа нь хаана очиж байна. Тийм үү? Эсвэл одоо нэг шинэ сүлд од дэлхийн бүрхнэ гэх юм бол сүлд одны тухай хөтлөө. Тэр бидний тарих өөрсдөө энд хамгийн том хүүхдээ шууд зэрэгтэй харсан яг тэр цагаас галактик хүртэл нисч явж чаддаг. Зогсоо завь хурдтай хэмжээ. Тэр энэ бол 15 секундын төвлөрлийн хэмжээгээр явж байгааг бодох юм бол хичнээн ямар хурдаар явдаг. Тэгээ би өнөөдөр хүний нөөцийн ийм одоо мэрэгчлэнүүдэд мэдээлэл харилцааны тухай ярья гэхээр бас бодж л бол ямар зүйлийг хэлэх вэ? Би яагаад энийг ярьсан бэ гэдгийг та нар ерөнхийдөө одоо миний дараагийн ярих зүйлээс ойлгоно гэж бодож байна. Яагаад тэгэхээр бидний өдөр тутмын ажлын хамгийн том бүтээгдэхүүн буюу хамгийн том хүлээж авдаг зүйл бол мэдээлэл. Гэхдээ энэ мэдээллийг бид нар хэр үнэлдэг? Энэ мэдээллийг бид хэр ашигладаг? Энэ мэдээллийг бид нар хэр өөрийнхөө дараагийн ажлын шат болгодог. За ингээд хэдүүлээ нэг тоглоом тоглож үзье. За надад бол нэг юм санал байна. Эм-үсэг гэж байдаг би нэг мэдээллийг авъя. Эм-үсэг. За окей, би хүмүүсээс нээлттэй. Эм-үсэг гингүү та нар ямар үг вэ? Чанга хэлэхгүй. Тэгэхээр би танаас нэг санал өгч идэггүй. Ер нь шүү дээ. Хүмүүстэй ярилцахдаа 3 зүйлийг битээ мартаарай. 10-аас 15 секундэд хариултаа өгчээ. Нүдрүү нь харжээ. Хоолойныхоо өнгийг өндөр байлгажээ. Ойлгосон за. Ийм 3 зүйлийг хүнтэй харилцахдаа ашиглаж байна. Тэгэх юм бол та нар хамгийн зөв харилцагч байж чадна. За ингээд дөрөв бол би хүмүүс ойлгомжтой байсан гэж бодож шүү дээ. За ингээд хамгийн түрүүнд эм-үсгэн дээр ямар үг вэ? Монгол. За Монгол өөр мэдээлэл. За өөр сонсохгүй. McDonald's. За өсөж байгаа хүмүүс байна. За өөр мөнгө. Окей. За тэгвэл би яг саяны тэр саналыг үргэлжлүүлэх гэж бодож байна Тэгэхээр надад би зүгээр л өөрөө ингээд бодоод 4 үг бичсэн. Эм-үсгэн дээр мөрөөдөл гэж бичсэн. Эм-үсгэн дээр саяны мөнгөийг бичсэн. Мэдээж энийг бичихгүй яах юм тийм үстэй. Мэдлэг гэдгийг бичсэн. Тэгээ мандаж. Энийг би хүний нөөцөнд ярьсан. За ингээд хэдүүлээ тоглоом үргэлжлүүлэх гэж бодож байна тийм үү? Эм-үсгийн мөрөөдөл тэгэхээр хэдүүлээ альц талаас нь эхлүүлээ. Надад мөнгө байх юм бол би дарга болчин, тэгээд би мэдлэг худалдаад авчин, тэгээд би мөрөөдлөө биелүүлнэ. Болж байна уу? Болохгүй байна уу? Окей, за тэгвэл эсрэгээр нь явъя. Тэ? Би мэдлэгтэй байвал мөрөөдөлтөй өрн, тэгээ мөнгөтэй болчин, тэгээ би дарга болчин. Болох уу? За эсвэл би одоо мөрөөдөл байх юм бол мөнгө олдох байх. Тэгээд дарга болчих байх. Тэгээд нэг өдөр би мэдлэгтэй болох. Эсрэгээр за тэгэхээр окей. Дараа нь тэгвэл эсрэгээр нь явъя. Тэгэхээр саяны миний тойрогттой ямар ч тохиолдолд болохгүй байгаас сууж өгөхгүй байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар логик дараалал. Тэгвэл би энэ саяны дарааллыг эсрэгээр нь авч үзье. Тэгэхээр надад мэдлэг байна гэж би бодох юм бол би дарга болж чадах юм байна. Тэгэх юм бол би өндөр цалинтай болох нь Skytel-ийн дарга За
Тэгвэл дараа нь миний мөрөөдөл биелэх юм байна. Болж байна уу? Арай ойртож байна те. За би мөрөөдөж байгаа юм чинь би мэдлэгтэй ихлэ болмоор сургууль сурмаар байна. Мэдлэгтэй болсон юм чинь бас арай багамжийн ажил их нэ. Тэгээд тэр мөнгө болох нь. Болж байна уу? За ингээд цикл арай өөрчлөгдөж байгаа. Цикл арай өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ М үсэг бол хамгийн энгийнээр мэдээлэл. Хамгийн энгийн мэдээлэл. Тэгэхээр энэ бүгдийг бий болгож байгаа зүйлийг уучлаарай те. Энэ бүгдийг бий болгож байгаа хамгийн гол холбогч хүч нь энэ дотор юу байсан бэ гэхээр энд ямар ч мөнгө ямар ч мөрөөдөл огт байгаагүй. Энэ нь зүгээр л мэдээлэл байж чадсан байна. Тэгэхээр мэдээлэл байсан болохоор миний мөрөөдлийг би мэдлэг болгосон. Тэр мэдээллийг би те дарга болгохгүй арга техник болгож ашигласан. Энийхээ дараагаар би ашиг болсон. Тэгэхээр ерөөсөө дүрм нь өөрөө угаасаа мөнгө юм уу мөрөөдөл биш. Дүрм нь угаасаа өөрөө мэдээллийг ашиглах ухаанд байсан. Окей. Тэгэнгүүт би энэ чинь А үсэг буюу үр дүнгийн хэмжээ. Өөрөөр хэлбэл энэ асуудал энэ бол үр дүн. Ингээд дараагийнхын томьёолыг үг. Өнөөдөр би та бүхэн нэг томьёолыг бэлгэлье гэж бодож байна. Тэгэхээр энэ томьёолыг те. Тэгэхээр бидэрт байнгын асуудал байна. Сайн ажилтан болох, сайн байгууллага болох, топ 150-ийн нэг болох. Өшөө юу вэ? Ямар мөрөөдөл вэ? Ямар асуудал вэ? Өндөр цалинтай байх ажилчтай те. За ингээд асуудал дуусахгүй. Ингээд асуудал, мэдээлэл, шийдэл, үр дүн гэсэн томьёолыг хэдүүлээ хамгийн зөв ашиглах хэлбэрлүүн яаж шилжүүлэх вэ гэдэг аргачлалыг үзье. За ингээд би юу гэж ütсэн гэхээр асуудлуудыг би муу байршилтай тавь. За хэцүү гэдэг утгаар нь муу. Тэгэнгүүтээ зөв мэдээлэл байж чадах юм бол зөв шийдэл байна. Ингээд үр дүнд хүрнэ. Энэ аксиомыг би нотлох гээд үзье гэж бодож байна. Энэ томьёог тийм үү? За ингээд хэдүүлээ оролдоод үзье. Тэгэхэд юу юм? Асуудал, ажил, асуудал, ашиг олохын тулд бид нар зүтгэх хэрэгтэй. Ингээд энэ бүгдээрээ өөрөө тийм үстэй. Асуудал гэдэг бол өөрөө мэдээлэл, хүнд мэдээлэл, шийдэгдээгүй мэдээлэл, муу мэдээлэл. Тэгэхээр одоохондоо бид нар сөрөг талаас нь харж байна. Бүх асуудлыг бид нар сөрөг талаас нь харж байна. Энийг би сөрөг байгаа зүйлийг багтайгаа ярилцаад үзье. Эсвэл задлаад үзье. Мэдээллийн бүтээгдэхүүн болгоод үзье. Ингээд бид нар төлөвлөлт хийгээд аргачлалд нь оруулаад, тактик боловсруулад, мэрэгчлэлтэй санал бодлыг тусгаад эхлэх юм бол энэ мэдээллийн анализ нь өөрөө хамгийн сайн талдаа очих магадлалыг бид нар бий болгож чадна. Ингээд мэдээлэл өөрөө зөв болж эхэлж байна тийм үү? Зөв болж эхэлж байна. Ингээд зөв болсон мэдээллийг би шийдвэр болгоно. Тэгэхээр ямар шийдвэр гарах вэ? Зөв шийдвэр гарна. Хэрвээ би асуултыг ямар ч мэдээлэлээр дамжуулахгүйгээр шийдэл гаргах гэж яг байгаагаар нь шийдэл гаргах гэж үтсэн бол тэр бол шийдэл биш буюу хизээч зөв болж чадах. Тэгэхээр заавал мэдээлэлээр дамжих хэрэгтэй юм байна гэдэг энгийн онолыг хэдүүл аваад үзье. Ингээд хэрвээ асуудлыг бид нар мэдээллийг гэж үзээд хэцүү юм а гэж үзснийг тодорхой аргачлалаар бид нар шийдэж чадсан бол буюу мэдээллийн бүтээгдэхүүн болгож чадаад шийдлээ зөв болгосон бол шийдэл зөв бай. Ингээд үр дүндээ бид нар гаргана. Хэрвээ энэ бүгдийг хийж чадсан бол одоо яг саяны бидний ERP-ийн програмын энгийн жишээ ярьж байна. Энд цаг ярьж байна сая ERP. Энд өшөө юу ярьж байна? Хүний хөгжил, тогтворжуулалт, хөгжил одоо юу гэдэг бүгд мөнгө ярьж байна. Цаг мөнгө. ERP-ийн шийдэж байгаа хамгийн том шийдлийн цаад утга нь өөрөө мэдээллийн зохицуулалт. Системчлэл. Тэгэхээр мэдээлэл өөрөө системчлэгдэх тусмаа ашигтай цагийг хэмнэх тийм үстэй мөнгийг хэмнэх боломжийг олгоно. Ерөөсөө нууц нь энд л байж байгаа. Тэгээ миний ярих зүйл ерөнхийдөө бол ингээд дууссан. Тэгээд ингээд би дахиад энэ ондоо та бүхнийг ашиглаж үзээрэй. Тэгээд гэрийн даалгавар нь юу байж болох вэ гэх юм бол энэ зөв мэдээллийг яаж бий болгодог вэ гэдгийг манай институт ярьдаг маа гэдгийг та бүхэн хэлсэн. Ингээд манай институттэй уулзах юм бол бид бүх нууцыг чинь дэлгэж өгнө гэсэн юм байгаа. За ингээд би өөрийнхөө нөгөө заах юмыг нэг бичлэг болгоод аваад ирсэн амархан яа тэгэхээр бас олон ярьж ингэж давтаж яхаар гээд өөрийгөө юу ашиглаад камер ашиглаад бичсэн. Энд чинь би юг оруулсан гэхээр дотоод мэдээллийн харилцаанд мэдээллийг ашиглаж болох нэг хөлбөрийг манай сургалтын хичээл мэдээллийн нэг хичээлийг та бүхэн төлөвлөлээ. Тэгээ эндээс та бүхэн ерөнхийдөө хараарай. Өөрөлдөл багийн мэдээлэл солилцооны ажлыг хэрхэн хийх вэ? За энийг үзэхээс өмнө би та бүхэнд асуулт асуух боломжийг өгдөө гэж бодож байна. Чөлөөтэй.
Тийм байвал асуух хүсэлтэй хүн байвал би бас тодорхой хэмжээгээр хариулъя. Надад бол богинохон хугацаа байгаа. Ингээд сонирхож байгаа асуулт байвал бас нээлттэй. Асуулт байна. За ингээд тийм аргүй институтээр уулзах асуулт байна. Тэгэхдээ би яг хэлж өгье. Ерөнхий санаа. Тэгэхээр мэдээллийг бид нар яаж авч үздэг вэ гэхээр мэдээлэл ерөөсөө бол мэдээллийг харилцаа буюу мэдээллийг бүтээгдэхүүн гэж ерөөсөө харахгүй байхгүй. Мэдээллийг угаасаа байгаа зүйл гэж бодонготой эсвэл энийг буруугаар хөгжүүлэх юм бол ховж болж хуурчдаг. Тэгэхээр мэдээллийн анализыг бид нар хийж сурах хэрэгтэй байхгүй. Энэ өөрөө зөв мэдээлэл үү буруу мэдээлэл үү гэдгийг ангилж сурах хэрэгтэй. Би танад ганцхан арга хэлж өгье. Ерөөсөө цаасыг аваад одоо хүмүүсээс ирж байгаа мэдээллийг танад дундуур нь ингээд тэ хуваацсан цаасан дээр дээдлэлт нь бичээд зөв буруу гэж бичих. Тэгэнгүүт зөв нь юу юм гэдгийг чинь бичиж оруулаад буруу нь юу ингээд авахд зарим мэдээлэл огт хэрэггүй болж хүрдэг. Ашиглахгүй буюу цаашаа гинт ч хэрэггүй бол. Шаардлагатай мэдээлэл өгөл тэр аяндаа өөрөө хөгжөөд байна. Хөгжиж байгаа болгоны танаар дахиад задлаад байна. Яагаад энэ ихэлсэн бэ гэдэг. Ингээд задлаад байх бусам тэр чинь өөрөө хөгжөөд байдаг. Нөгөө одоо хүмүүсийн ярьдаг шүү дээ. Brainstorm дараа нөгөө юу гэдэг лээ. Одоо ингээд те map гэж хэлдэг шүү дээ. Оюун ухааны map гэж нэрлэдэг. Тэр юу зураг гэдэг шиг. Ингээд задлаад байхад мэдээлэл чи хөгжөөд. Энэ чадварыг хүн өөртөө бий болгож чадах юм бол мэдээлэлээс хамгийн ашигтайг сургуулж авч чадах байна. Тэгэхээр та нар энэ тестийг хийгээд үзээрэй. Тэнгүүд бүх ховж юу нь ганцхан ажлын ярианд үлддэг байна. Яг л ажилд юу хэрэгтэй юм бэ? Цаашаа явахд юу хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгэхээр мэдээллийн гажуудлал гэж яг өөрөө чинь бодож хэлж байгаа би бас шууд ойлгохгүй байна л да. Тэр юу гэх юм дараагийн хэлсэн шийдвэр нь буруу. Эсвэл одоо нэг ажилтны хийж байгаа ажлын те мэдээлэл дамжуулж байгаа арга нь буруу эсвэл ховж өгөр шийдэж байгаа асуудал. Гэхдээ мэдээлэл хүний нөөцийн ажилтан өөрөө задлж сурах хэрэгтэй. Энэ чадамжийг эзэмсний дараа яг. Тэгэхээр хүний нөөцийн ажилтанд миний бодлоор бол 3 энгийн зарчмыг мэдэх хэрэгтэй гэж. Нэгдүгээр мэдээлэл задлах хэрэгтэй. Хоёрдугаар өөрөө харилцаа болгож хувирах чадах хэрэгтэй мэдээлэл. Мэдээлэлээр харилцах ухааныг бий болгож чадсан гэдэг хүн чинь өөрөө тэр хэмжээгээр тэр мэдээлэлээр удирдах эхэлж байгаа. Энэ хүнд би ямар мэдээлэл өгвөл дараагийн хүний мэдээллийг дамжуулаад дараагийн хүнээс би буцаж яаж тэр мэдээллийг авах вэ? Мэдээлэл угаасаа өөрөө тасралтгүй процесс учраас хоёр замаар байнга явж байдаг. Эхлээд миний өгсөн мэдээлэл дараа нь заавал надад хүрч ирнэ. Гэхдээ ашигтай юу, ашиггүй юу эсвэл зөв замаар ирж байна. Энийг хянах боломжийг л өөртөө бий болгох чадварыг эзэмших хэрэгтэй. Гурав дахь чадвар нь хүнтэй харилцаа гэдэг нь саяны замыг тодорхойлох гэж. Гурав дахь нь өөрөө бие хүн буюу өөрөө харилцагч гэсэн чадварыг эзэмших хэрэгтэй гэж байна. Жишээлбэл Стив G. Jones гэдэг одоо Америкийн алдартай сэтгэл зүйч өөрийгөө эмч хүн буюу ер нь хүнтэй харилцах ухаан дээр сэтгэл зүйн онолуудад туршиж үзсэн байдаг хэрэг. Тэнгүү тэр хүн юу гэж хэлсэн гэхээр миний нүд бол тэ хүний одоо мэдээлэл дамжуулах хэрэгсэл. Би хүн рүү яаж харна яг тэр хэмжээгээр тэр хүн надтай харилцаж идэг үг хэлгүйгээр. Дараа нь миний тэ ам болвол миний мэдээлэл дамжуулах хэсэг. Гэхдээ хамгийн гол нь итгэлийн тойргоо ерөөсөө бид нар тэнд анзаарахгүй болчиход. Тэгэнгүүт хүний ирв тэгээд хингдэг одоо Монголд цээж яг энэ хэсэгт хүн болгоны хараа буюу хүн болгоны итгэл энэ байж байна. Би та нарт чин сэтгэлээсээ хэлж байна. Итгэж гэнэ үү? Би хэлсэн болохоор та нар ингэж оролдоод үз. Цээжин дээр гараа тавьж хэлж байгаа хүний тэ өгтөл гараа хаанч тавихгүйгээр яаж байгаа хүний ярианд хийнлүүлдэхгүй гэдэг туршилтыг хийгээд үз. Тэгэхээр өөрөө харилцагч болох хэрэгтэй байхгүй юу? Өөрөө харилцагч. Өөрөө тэрийг ярьж чаддаг болох хэрэгтэй байхгүй юу? Тэрний тулд хоолой зүг байх хэрэгтэй, харцсан зүг байх хэрэгтэй, биеийн хилэн зүг байх хэрэгтэй. Яг ийм хэмнэлийг өөртөө бий болгож чадах юм бол ямар ч асуудлыг тэр хүнд итгэл үнэмшилтэйгээр байршуулж чадна. Ямар сэдв, ямар яриа байх нь ерөөсөө гол биш. Ингээд тэр коммуникацийн хуралчид юу гэж хэлдэг гэхээр ерөөсөө бүх ярианы агуулга нь 10% чи яаж ярих нь 90% гэж ингэж үздэг. Би үнэн худлыг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан номноос те уншсан зүйлийг та бүгд хэлж өгч байна гэж бодож байна. Ингээд те одоо те дараагийн хүн асуулт тавиад окей ер нь бол би сүүлийн 5 баг дээр яаж энийг турших вэ гэдэг видео үзүүлэхэд бас бэлэн байна. Өөр асуулт байна уу? За ингээд үргэлжлэл зөндөө олон юу вэ? Тэгэхээр мэдээж 30 минутанд энэ бүгдийг тайлна гэж байхгүй. Тэгэхээр Аргу институт гэдэг манайх бол нэг 20 жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл харилцааны салбарт ажилласан энэ ухаанаа нийлүүлээд бид нэг хөтөлбөр гаргасан. Тэр хөтөлбөрийг ер нь бол бидний хувьд байдаг хамгийн том алдаа бол бид нар харилцаж чаддгүй байна гэж. Тэгээ эрдэмтүүд юу гэж үздсэн гэхээр хүн харилцахтаа ярьдаг, хүн харилцахтаа тийм үү сонсдог, өшөө хүн харилцахтаа яадаг бах вэ? Яаж харилцах вэ? Мэдээлэл яаж харилцах вэ? Ярина, харна, сонсно.
Тэнгүүд хэдэн хувь сонсдог гэж бодож байна та нар? 50%. Хизээч тэгээд 20% нь ярина, 30% нь харна. Хүү ингэж харилцдаг тийм нийгмийн бүтээгдэхүүн баггүй. Ургамал одоо байгалийн бүтээгдэхүүн. Гэтэл бид нар бодохдоо ярихаас нааш тэр хүн одоо ойлгохгүй гэж боддог шүү дээ. Гэтэл тэр хүнд сонсох хөдөл хангалттай. Тэр хүнийг эргэж яриулах зам шаардлагагүйгээр мэдээлэл харилцаа өгдөж болно. Тэгэхээр мэдээлэл харилцаа бол чимээгүй зөвхөн сонсох хэлбэрээр явдаг юм байна. Энэ мэтлээ манай хичээлийн хөтөлбөрт орсон тактикийн хичээлүүд байгаа. Дээрээс нь бид нэр Монгол хүний одоо харилцах чадварын тухай хийсэн Монголын их сургуулийн багш нартай хамтарсан судалгааны бүтээл дээр Монгол мэдээлэл харилцааны онол гэдгийг бас гаргаж ирж байгаа. Энэ судалгааны ажил үргэлжилж байгаа. Энэ зориулсан хичээл байгаа. Дараагийн хэсэг нь бол тактикүүд байгаа. Тэгэхээр бизнес харилцаа, байгууллагын харилцаа, дотоод харилцаа, мөн тактикүүдийг хэрхэн бий болгох вэ? Хэрхэн ашигтай мэдээлэл харилцааны хэлбэрийг өөртөө шингээж чадах вэ гэсэн аргуудыг биднээс сургадаг. Мөн дээрээс нь хэвлэл мэдээлэлтэй яаж харилцах вэ? Хэн хэвлэл мэдээллийг хянах вэ? Эсвэл хэвлэл мэдээлэлд оруулах уу гэдэг ухааныг бид нар бас зааж өгнө гэж бодож байна. Ингээд хичээлийнхаа хэсгийг үзүүлээ. Амжилтын чигсалтыг хэрэглэсэн бүгдээ өөрсдийнхөө мэдээллийг зөв зохистой задлаж чадсан нэгэн байдаг. Харин таны амьдралд тулгарч буй энэ бүх мэдээлэлтэй холбоотой асуултуудад Аргон институтын багш нар хэрхэн хариулахыг хүлээн авсан. Би энэ жихэн бидний багаараа хийж ажил маш гоё. Гэвч би энэ ажиллагааг удаавар өөрийгөө тэр болгон хүмүүс сайн ойлгож чадахгүй шүү. Тиймээс би өөрийн чадвараар энэ зүйлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Орчин менежер ажил бол дэлхийн хамгийн шийдвэр ажил байх утгатай юм уу гэж байна. Тэм учраас өөрийн өдөртөх багийг хэрхэн нэг хамт олон болгон чиглүүлэх гэдгийг нууцсан мэдээлэл. Мэдээллийг хэр өөрөө боловсруулж, мэдээлэл өөрөө хэрхэн өдөртөх вэ? Өөрөө хэрхэн хамгийн шийдвэр мэдээлж байх гэсэн даалгаврыг өөртөө ихний ээлжинд биелүүлж чадсан тэр хүн бол шийдвэр менежер байна. Хэдүүлээ нэг жишээ аваад энэ байгууллага 5 одоо гишүүнтэй ийм багийг өдөртөг хэлцээний эсвэл алтны даалгавар гэж байна. Тэгэхээр таны үн тавьцны даалгавар бол эхлээд байгууллагын өмнө тухайн өгсөн даалгаврыг өөрийнхөө багтаа ихэнх мэддэг гэсэн даалгавар байж таа. Тэгэхээр эхлээд даалгавар өөр анализ хийж мэдээллийн бүтээгдэхүүн оруулж сурах хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн дотор өөрийнхөө оролцоо маш сайн гаргах хэрэгтэй. Тэгэхээр та бол мандатлагч, мэдээлэл боловсруулагч, мэдээлэгч, за ингээд гүйцэтгэгч, түүнээс гадна тавныг тайлагч буюу хөгөгч байна. Тэгэхээр энэ 5 үнийг биелүүлэхэд тань ганцхан том төлөвлөгөө явуул мэдээлэл. Мэдээллийг хэрхэн одоо савж бүрдүүлж тавих вэ? Тэгэхээр даалгавар дээр анализыг хамгийн нэгдүгээр даалгавар хамгийн ойлгомжтой эсүүдийг хэлж чадсаар хамгийн ойлгомжтой эсүүдийг хүмүүс ойлгомжтой болгохын тулд ямар хэлбэр мэдээлэл болгож өгөх вэ гэдгийг хариу. Хоёрдугаар нь мэдээлэл хэрхэн хөрвүүлж болох вэ гэдэг энэ даалгаврыг бас бодно. Тэгэхээр 5 хүндээ шууд нүүрсэн ярьсаар бол багийн хэлцүүлгийг магадгүй шаардлагатай бол одоо интернетийн сувгуудаар дамжуулж хоорондоо мэдээлэл олон солилцох хэлбэр бол орчин цагийн одоо нийгмийн хэв мэдээллийн хэсгүүд одоо сошиал медиа гэмээр албастай болсон хэсгүүдийг бас ашиглаж болно. Онлайн гэдэг хэлбэрээр захин хэлбэрээр ашиглаж болно. За ингээд цаг дотор өөрөөр хүмүүсийг мэдээлэл тэгжих гэдэг ажлыг бас хийх хэрэгтэй. За энэ хугацаанд бол үүнээс 5 одоо багийнхаа гишүүний мэдээлэл хүлээж авах чадвар, мэдээлэл боловсруулах чадвар, мэдээллийг игээд хүмүүс хүргэх чадвар гэсэн гурван чадвартай анализ хийх хэрэгтэй. Энэ чадвараар 5 гишүүн ангилаад хамгийн чадвартай гишүүнийг өөрийнхөө мэдээллийн давхар явуулах ашиглан ингээд багийн гишүүнийхээ хотын хүмүүс таны хэлсэн одоо таны одоо тайлбар өгч явах тэр даалгавруудыг хамгийн түрүүнд тэр хүн тайлбарж өгч ойлгуулж босоод одоо гишүүдийг хэмжээнд бэлтгэх ийм бас ажил байж болно. Ингээд манай агуулсан зүйл дахин удаа та бүхний мэдээллийг биелүүлэх болно. Амар бас өөрөө ярихгүй. За ингээд өөр сонирхож байгаа асуулт байвал асууж болно. Тэгээ манай институт тавтай хандаарай. Ер нь бол бид нэр аль болох хүн өөрөө зөв ярьж сурах, өөрөө зөв тайлбарлаж чадах, өөрийгөө зөв ойлгох гэдэг энгийн ухаанаас тухайн байгууллагын мэдээллийн ертөнц хэрхэн бүрдэх хүртэлх энэ алхмуудыг бид нэр зааж сургаж чаднаа гэж бодож байгаа. Тэгэхээр
хэн мэдээлэлтэй байна, тэр хүн одоо баялагтай байна гэсэн тийм ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр мэдээллийг хүргэдэг механизмын компани сууж байна. За мэдээллийн бүтээгдэхүүн device одоо тэ зардаг компани байж байна. Тэрийг бүр тэ одоо софт хэлбэрээр бүтээгээд ингээ гаргацдаг ийм хэлбэрүүд байна. Ингээд мэдээллийн бүх хөгжил өөрийнхөө хэмжээнд очсон. А гэхдээ ганцхан юм юус үлддэг юм аа. Тэгэхээр тэрийг л би өнөөдөр бас нотлох гэж ирсэн. Тэр нь бол агуулга. Хэрвээ агуулга байхгүй бол ярих юм байхгүй бол одоо тэ одоо Skytel бас байх л ах та. Тэгтэл хэцүү байх гэж бодож байна. Баярлалаа.